Өнөөдрийн ярих түүх та бүхнийг эцсийн хүртэл гайхшруулж, эргэлзээ дунд байлгах твист ихтэй түүхүүдийн нэг байх болно гэдэгт итгэлтэй байна. Энэ түүх Пенсильвани мужийн Поттстаун гэх жижиг хотод 2008 онд өрнөх болно. 2008 оны 1-р сарын 3-ны өдрийн орой 21 настай Парт Ингл гэх залуу гэртээ найз бүсгүйхээ хамт зурагт үзэж сууж байлаа. Орой болсон байсанд гэнэт гэрийнхэн хаалгыг хэн нэгэн тогсонд залуус өдөрт хэн ирж болох вүлээ гэсэн харцаар бие рүүгээ гайхан харцгаасан гэв. Парт хаалга тайлах үед урилгагүй зочин хэн болох нь тодорхой болсон нь түүний ээж Бахнабе Ингл гэгч байсан юм. Ээж нь хизээч урдчилж ярилгүй хүүгэндээ ирдэггүй байснаас гадна гартаа том цүнх барин зогсож байсан нь хүү Партыг нь гайхшруулсан байна. Ээж Бахнабе нь өөрийн нөхөр буюу Партын аавын хамтаар тэдний гэрээс цаг гарan явах зайд амьдардаг байсан гэжээ. Партын ээж түүнд юу ч хэлэхгүй эрсдэн хачирхалтай байсны дээр залуу ээжийнхээ байдлаас л ямар нэгэн зүйлд сэтгэлээр унсан тавгуутсан байгааг нь ойлгосноос гадна саяхан уйсан нь ч тодхон харагдаж байлаа. Тэр ээжээсээ юу болсон талаар асуухад ээж нь хэсэг зур тэднийд байхаар ирлээ гэснээс өөр зүйл хэлээгүй юм. Ээж нь олон юм ярилгүй зочдын унтлахны өрөөнд нь ороод хаалга дотроос нь цоожilсан байна. Үүнээс хэдэн цагийн дараа гэхэд Парт орондоо орчихсон хэвтэх бөгөөд ээжийнх нь бие авч яваа байдал болон ээжд нь юу болсон бол гэх бодол түүнээс салахгүй байв. Мөн нэг ханны цаана өрөөнд байгаа ээж нь тэр үед унтахгүй нааш цаашаа холхиж уйлж байгаа нь Партад бүдгхэн сонсогдож байсан нь бүрэл залуугийн нойрыг хулжаасан юм. Тэр яг юу болсныг нь ойлгохгүй байсан ч энэ бүхэн яг аавтай нь холбоотой байх гэж гадарлаж байлаа. Партын аавыг Арумкумар гэдэг ба ээж аав хоёр нь олон жилийн өмнө залуудаа энэтхэхгээс Америкийн нэгэн улсад сайн сайхан амьдралын төлөө ирсэн цагаачд байсан юм. Америкт ирсэн өнөө хоёр хүүхэдтэй болсон нь Парт болон түүний охин дүү хоёр. Аав Арумкумар нэгэн үйлдвэрт инженер хийдэг байсан бол ээж нь жижиг хүнсний дэлгүүр ажилладаг байв. Анх ээж аав нь Америкийн нэгэн улсад юу ч үгүй ирцгээсэн ч өөрсдийн хөдөлмөрөөр тунд авгүй амьдрал босгосон юм. Тэдэнд машин тэрэг, хувийн байшин, жижиг дэлгүүргээд хэрэгтэй юм бүхэн байлаа. Парт ч багасаа л аав ээжигээ хамтдаа өдий болтол олон зүйлийг туулсан хүмүүс тул харилцаа нь гайхалтай бүх бат гэдэгт итгэдэг байсан гэв. Гэсэн ч одоо яригдж байгаа энэ үйл явдлаас хэдэн жилийн өмнө Партын энэ бодол өөрчлөгдсөн байдаг. Тэр үед Партын ээж Бахнабе аавыг нь өөр эмэгтэйтэй болсныг мэдсэн бөгөөд өнөөх нь ганц удаагийн л алдаа байсан гэх зүйл хэлж өөрийгөө өмөрч байсан юм. Эцсийн мөчөд Бахнабе нөхрөө уучлсан ч өмнөгшгөө түнд итгэхэ болсон байв. Тэмч учраас тэр хүү Партасаа аавынхаа компьютерт тагнах програм суулгаж яг юу хийдгийг нь компьютерт нь нэвтрэхгүйгээр зайнаас мэдэх арга байна уу хэмээн асууж байв. Парт энэ саналд мэдэж огт баярлаагүй ч үгүй бол ээж нь огтоос тайвшрахыг мэдэж байсанд үүнийг нь зөвшөөрсөн байна. Ингэж тэр аавынхаа компьютерт тагнуулын програм суулгаж ээжтэйгээ хамт аавыгаа тагнадаг байсан бөгөөд бичлэгийн ихэнд дурддагддаг 2008 оны 1-р сарын 3-ны өдрийн шөнө ээж аав хоёрынхоо хооронд юу болсон талаар таан хэвтэхдээ тэр ээж энэ удаа ямар нэгэн зүйл аавын компьютерээс л мэдэж гэж бодсон. Магадгүй аав нь ахин өөр ямар нэгэн нууц амрагтай болсон байж болох уу гэх мэтэр бодож байв. Энэ үед Парт ээжигээ ханны цаана хэн нэгэнтэй уцаар ярьж байгааг сонссон юм. Сониуч зан нь түүнийг зүгээр суулгахгүй байсанд ээжийнхээ яриаг нууцаар сонсох болсон байна. Гэвч Партын сонсон зүйлс түүний өмнө төсөөлж байснаас ч дор зүйлс байв. Ээж нь уцаар хэн нэгэнд нөхөр нь өөрт нь болон хоёр хүүхэдтэй амь насны даатгал хийлгэж энэ нийлбэр дүнгээр 3.5 сая долларын даатгал байсан. Нөхөр нь өөрийг нь юм уу эсвэл хүүхдүүдийнхээ нэгийг бүр гурвалангинч алуулахар шийдсэн байж болох юм гэж ярьж байсан юм. Парт ийм зүйл сонсон гүн шоконд орсон бөгөөд аав нь төгс төгөлдөр нэгэн биш ч гэсэн хэн нэг тэр дундаа эхнэр хүүхдүүдэд мөнгөний төлөө алуулна гэдэг байж боломгүй мэт санагдсан байна. Гэсэн хэдиж тэр сүүлийн үед аавыгаа их өөрчлөгдөж байгааг анзаарснаач сансан гэдэг. Түүний анзаарснаар аав нь өмнө нь тайван элдэг хүн байсан ч сүүлийн үед ажил дээр эсвэл хуршүүдтэйгээ гэх мэтчлэн олон удаа хүмүүстэй муудалцаж байсныг нь сансан байна. Энэ үед Парт өнөх програм ашиглан өөрөө аавыгаа тагнах хэрэгтэй гэх шийдвэр гаргасан юм. Тэр компьютераа асааж аавынхаа компьютерт зайнаас нэвтрэх үедээ ээжийнх нь хэлсэн бүхэн зүгээр л эндүүрэл байх болно гэж найдаж байсан ч тэнд олж үтсэн зүйлс түүнийг улмал эргэлзээ тэнэгэлзээнд хүргэсэн байна. Аавынхаа компьютероос тэр үнэхээр өөрийнх нь нэр дээр болон дүү ээж дээр нь хийлгсэн амь насны даатгалуудаас гадна хуурамч бичиг баримтны зургууд олж харсан нь аавынхын зурагтай хэрнээ өөр хүний нэртэй бичиг баримт байх нь тэр. Парт энэ үед аав нь тэднийг үнэхээр хөнөөгөөд даатгалаас мөнгө авч хуурамч бичиг баримтаа ашиглан хаа нэг тийшээ зугтаах гэж байна гэдэгт итгэж эхлэв.
Залуу ээжтэй үнэхээр аав нь ямар нэгэн муу зүйл сэдсэн байж болох юм хэмээн хэлж цаашдаа юу хийхээ ярилцах хэрэгтэй байна гэжээ. Тэдний шийдвэр тун энгийн байсан бөгөөд цагдаад хандах байв. Маргааш өдөр нь Парт аавынхаа компьютероос олсон зүйлсийг хэвлэн цагдаагийн газарт очсон юм. Цагдаа нар залуугийн бүх яриаг сонссон ч яг тухайн үед Арам Кумар ямар ч хууль зөрчсөн зүйл хийгээгүй байгаа тул юугаарч тусалж чадахгүй гэсэн байна. Аав нь гэрийнхэнтэй амь насны даатгал хийлгэсэн нь ямар ч хууль зөрчсөн зүйл биш. Мөн өөр дөрөж гэсэн даатгал хийлгэсэн. Хэрвээ аав нь өөрөө өхвөл эхнэр болон хүүхдүүд нь нөхөн олгор авах ёстой байгааг ч олж мэдэн Партад тайлбарласан юм. Хуурамч бичиг баримтны зураг мөн юу ч нотлохгүй бөгөөд хүн компьютертэй янз бүрийн зүйл хадгалж байдаг шүү дээ. Магадгүй тэр өөдсөндөө ч юм уу Photoshop дээр ийм зүйл хийж зугаатсан ч байж болно гэв. Үнэхээр ийм хуурамч бичиг баримт байгаа эсэх нь ч тодорхойгүй. Хаан ч үүнийг ашиглаагүй зэрэг нь аавынх нь эсрэг мөн юу ч болохгүй гэсэн байна. Эцэст нь залуу гэртээ ирж ээжтэй юу болсноо хэлсэн ба. Тэд цаашдаа хамт байж юу болохыг нь хүлээнгээ аавыгаа өргөжлүүлэн тагнахаас өөр сонголт үлдсэнгүй. Парт энэ хооронд цагдаа нар тоохгүй байхын аргагүй зүйл олно гэж найдан аавыгаа улам бүр идэвхтэй тагнаж эхлэв. Дараагийн хэд өдөр Арам Кумарын компьютерыг тагнасан ч ямар нэгэн шин зүйл нэмж илрүүлсэнгүй. Аав нь энэ хооронд эхнэрлүүгээ залхан яагаад гинэт хүүгийнх рүүгээ явчихсныг нь асууж хизээ гэртээ ирэх вэ хэмээн гайхаж байв. Ирсний эцэст олон гихчээр Парт дуудалгүй бас нэгэн сэжигтэй зүйл аавынхаа компьютероос олсон юм. Тэр аавынхаа чатыг шалгаж байгаад энэтхэгт байх ямар нэгэн хүмүүстэй харилцсан тогтоон тэр чатанд нь мөнгөөр ойлгомжгүй үйлчлэгээ үзүүлэх тухай байсан ч яг юун талаар гэдг нь тодорхой ойлгохдохгүй байв. Гэвч бичсэн зүйлсээс нь аав нь ямар нэгэн гэмт хэрэгтнүүдтэй хууль бус зүйлийн талаар бичсэнг ойлгож болохоор байсан гэжээ. Энэ үед Парт эргэлзсэн нь энэтхэгт байгаа гэмт хэрэгтнүүд Америкт ирж тэднийг хөнөөх нь юу л бол. Тэгэхээр аав нь өөр ямар нэгэн зүйлд орооцолцсон юм биш байгаа. Парт өөрөө ээж дүүтэйгээ биш, харин аав нь өөрөө аюул дүртөд байгаа юм болов уу гэж бодож эхэлсэн байна. Тэгэхээр Арам Кумар гэмт этгээдүүтэй орооцолцсон. Түүнд шинэ бичиг баримт хэрэг болсон байх гэж бодож эхлэв. Парт энэ талаараа ээжтэй хэлж, ээж нь ч гэсэн нөхрөө арай муухайгаар бодчихгүй хэмээн эргэлзэж эхэлсэн юм. Бахнабай удалгүй гимшин гэрлүүгээ явж, харин хүүн аавд нь ямар ч асуудал гарсан байсан үүнийгээ шийдэж чадах ба хэмээн найдах болсон байна. Дараагийн хэд өдөрт Парт аавыгаа юу болж байгааг тагнасаар байсан бөгөөд 2008 оны 1-р сарын 20-ны өдөр хүртэл ямар нэгэн онцгойд зүйл болоогүй юм. Тэр өдөр Парт сүүлийн үед дасал болсон зангаараа өглөө босоод л аавынхаа компьютер руу нэвтэрч тэндээс ямар нэгэн шин зүйл хайж эхэлсэн байна. Гэвч аавынх нь ямар нэгэн эмэгтэйд явуулсан имэйл түүний анхаарлыг татсан юм. Имэйлд аав нь удахгүй мөнгөтэй болно гэх зүйл бичсэн байснаас гадна төгсгөлд нь тэр эмэгтэйд хайртай гэсэн зүйлч бичсэн байлаа. Парт үүнийг унсан даруйда аав нь нууц амрагтай болсныг ойлгосноос гадна яг ямар мөнгөний талаар бичсэн нь түүнд тун сэжигтэй санагдаж эхлэв. Магадгүй тэр гэр бүлийнхэн дээрээ хийлгсэн амь насны даатгалын талаар юм болов уу гэж бодож энэ бодол нь өмнөх өөрсдийг нь нөхөн олгорын төлөө хөнөөлгөх гэж байна гэх айцсагч эргүүлэн сэргээсэн юм. Мөн өнөөх эмэгтэйд бичсэн зурвасаас тэр аавынх нь аав буюу өөрийнх нь өвөө нь нас барсан талаар мэдсэн ч аав нь тэдний хүнд ч энэ талаар хэлээгүй. Ганцаараа энэтхийг явж аавыгаа оршуулна гэх зүйл бичсэн нь хачирхалтай байв. Залуу буцаад аавыгаа өөрсдийг нь хөнөөгөөд нууц амрагтайгаа даатгалаас мөнгө аваад зүгтаах гэж байна гэх бодолтой итгэж эхэлсэн юм. Парт энэ бүхнийг тохиолдуулахгүй тулд төрүүлж хөдлөхөр болсон ба аав ээжийн рүүгээ явлаа. Тэр аав дээрээ очиод шууд энэ талаар асуух бодолтой байсан гэв. Парт 23 цагийн үед эцэг эхийнхээ гэрийн гадаа ирж хаалга тогшоход аав нь хаалгаа нээж өгөн шөнө гинт ирсэн хүүгээ харан гайхсан юм. Тэр аавыгаа гэрлүүн түлхэн оруулж таныг юу сэдэд байгааг чинь би мэднэ хэмээн дайрч ээж болон дүүг минь хөнөөхийг зөвшөөрөхгүй. Өнөөдөр гэхэд чи шоронд орхуулна гэх зүйл хэлсэн байна. Ийм зүйл сонссон аав нь юу ч хэлэхгүй унтлахын өрөөргөө гүн орсонд Парт аав нь магадгүй ямар нэгэн зэвсгийнхээ хойноос явчих уу гэж айсан гэжээ. Зэвсгээ авахаас өмнө аавыгаа барихаар хойноос нь гүн ороход аав нь орон дээр суух бөгөөд ямар нэгэн зэвсэг бариагүй байсан залуу арай тайвширсан юм. Аав нь юу ч хэлэхгүй байсан ч үй ариун цэврийн өрөөний зүгт харах ба тийш нь Парт харахад шалан дээр нь том төмөрн түлхүүр хэвтэж байв. Энэ үед залуу аавыгаа өөрлөн дайрах гээд түлхүүрлүгэ хараад өгнө гэж бодсон юм. Маргааш нь Арам Кумарын эхнэр буюу Партын ээж Бахнабай цагдаагийн газарт залган гэртээ ирэх үедээ унтлагынхаа өрөөнд нөхрийнхөө хүнд зүйлээр зодуулж нас барсан цогцыг оллоо хэмээн айд сандарсан байдалтай мэдгдсэн байна. Тэр мөн цогцны хажууд хүнд төмөрн түлхүүр байсан хэмээн нэмж мэдгдсэн гэжээ.
Арам Кумарын үүсгэсэн худал хуурмгийн сүлжээг тайлахад цагдаа нарт нийт 4 жил гарan шаардагдсан бөгөөд тэдэнд ийм олон жил шаардагдсан шалтгаан нь энэ түүхийн бүх зүйл анхнаасаа санагдаж байгаа шигэ үнэн хэрэгтэй байгаагүйд оршиж байна. Парт болон Бахнабе их хүү хоёр аав Арам Кумарын талаар бодсон зүйлс нь зарим талаараа үнэн болж таарсан ч хамгийн гол зүйл дээрээ тэд алдсан болж таарав. Жишээ нь Арам Кумарт үнэхээр нууц амраг байсан. Тэр үнэхээр амь насны даатгалд гэр бүлийнхнийг болон өөрийгөө хамруулсан. Үнэхээр хуурамч бичиг баримттай болсон. Мөн гэмт хэрэгтнүүдтэй хамт бодлонтой зүйл сэдсэн байсан ч үнэ юм. Өмнө дурдгдсан энэтхэгийн гэмт этгээдүүд Арам Кумарт үйлчилгээ үзүүлэх ёстой байсан. Арам Кумар аавыгаа нас барсан гэх шалтгаанаар энэтхэг явахч байв. Арам Кумарын төлөвлөгөөнд үнэхээр аллах байсан ч Партыг эхнэрээ огноо хөнөөх биш өөрийгөө хөнөөлгөх төлөвлөгөөтэй байсан болж таарлаа. Тодруулан хэлбэл тэр өөрийгөө энэтхэгт байхдаа алуулсан мэт болгоод тэнд нь эх оронд нь орчуулсан гэд Америк нэг улс руу өөрийг нь өгснгийг нотлох бүх шаардлагатай бичиг баримтууд явж харин тэр өөрөө хуурамч бичиг баримтаараа Америк нэг улсад иргэн ирээд нууц амрагтайгаа өөр мууч руу нүүж тэндээ амьдрах төлөвлөгөөтэй байв. Тэгэхээр тэр зүгээр л нууц амрагтайгаа яваад өгч болох байхад яах гэж ийм олон төвөгтэй зүйл сэдэж өөрийгөө хуурамчаар өхүүлэх хэрэгтэй байсан бэ гэх асуулт гарч ирнэ. Учир нь гэвэл Арам Кумар ийм байдалтай зүгээр л гэрийнхнийгээ хайхыг хүсээгүй тул өөрийгөө өгсөн болгоод гэрийнхэндээ баггүй мөнгө үлдээгээд зүгтаах бодолтой байсан юм. Харин эхнэр хүү хоёр нь Арам Кумарын төлөвлөгөөний энэ хэсгийг нь мэдээгүй тул шал өөрөөр ойлгосныг бид мэдэж байгаа. Тэд аавыгаа өөрсдийг нь хөнөөх гэж байна гэж ойлгон үүндээ итгэсэнд урдж хөдөлсөн билээ. Ээж хүү хоёрын төлөвлөгөөгөөр өөрсдөө гэмгүй мэт болгохын тулд Парт ээжигээ 20 цагийн үед гэрээс нь аваад Партын гэрт тэр орой хамт байсан. Ээж нь маргааш өглөө нь гэртээ ирж алуус нөхрөө олсон гэх ёстой байв. Харин бодит байдал тэр Парт ээж аавындаа ирээд аав руугаа эхэлж дайрч өнөөх хүнд түлхүүрээр үхтлэн зодсон бол ээж нь энэ үед хажуугийн өрөөнд нь байж байсан юм. Энэ бүхэн нь мөрлөхөр хожим тогтогдож ээж хүү хоёр тос бүр ял авцгаасан ч ихэвчлэн хүн амны хэрэгт өгдгөөс хамаагүй хөнгөн ял байв. Тэд үнэн голосоо өөрсдийг нь алах гэж байсан гэдэгт итгэжсэн байсан гэд Парт 33 сарын 20 ял авсан бол ээж Бахнабе нь хамсаатан гэд 10 сарын ял авсан юм. Ингээд энэ гунигтайч бас эцсийн мөч хүртлээр ойлгомжгүй сонирхолтой хэрэг төгсөж байна. Энэ түүхийн оролцогч нар зүгээр л хоорондоо ярилцсан бол ийм хэрэг гарахгүй байсан нь тун харамсалтай. Та бүхэн бичлэгтэй холбоотой өөрсдийн сэтгэлээ хуваалцаарай. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзалт болно. Баяр таа.